Христийн шашин гэж яг юу юм бэ? Монголд байгаа христийн шашин яг христийн шашин мөн үү? Яг Christianity мөн үү? Ерөнхийдөө энэ channel нь миний одоо YouTube сууг маань хүний ингээ итгэл, сүнслэг амьдрал, доторх ингээ дотоод ертөнцийн талаар, сэтгэл зүйн талаар тиймэрхүү бичлэгэн дээр ингээд илүү суурилсан байх болно. Христийн шашны тухай ойлголт Монголд яг ямар байдаг вэ гэвэл тийм сайн бол биш. Зүгээр л бөөнөр ингээд яг үнэнээр нь ярих гэвэл тийм нэр хүндтэй бол биш. Яагаад тийм болцсон бол гэж та нарт бодож үзсэн үү? Би ингээд 10 жилдээ байхдаа яагаад ийм юм бол үнэхээр христийн шашин гэж ийм гаж зүйлээд юм бахта ингэж амар хүн рүү ингээд тулгсан чи заавал ингэх ёстой гэл тиймэрхүү байд юм бахта гэж би өөрөө боддог байсан. Тэгээд дараа нь ингээд оюутан болоод явахдаа Монголоос өөр газар амьдрал өөр юм байна гэж ойлгож эхэлсэн байхгүй. Тийм болохоор өнөөдөр Монголд яагаад христийн шашин ийм нэр муутай байдаг вэ? Яагаад ийм зүйл болсон бэ гэдэг талаар ярилцъя. За ерөнхийдөө христийн шашин манай монголчуудын хувьд бол амар юм мэдгүй зүйл шиг байдаг. Одоо шин зүйл шиг ч юм уу тийм сэтгэлд ойрхон биш. Одоо жишээ авал буддын шашин, бөөгийн шашин манай монголчуудад илүү ингээд ийм сэтгэлд нь ойрхон байдаг байх. Харин христийн шашин гэхээр илүү ингээд юм гадаад тийм өөр хэв маягтай тэгж харагддаг. Тийм болохоор монголчуудад Christianity ер нь бол амар юм өөр зүйл шиг харагддаг нь зөв байх. Би тэрийг ч юу нь бол ойлгож байна. Яагаад гэвэл би өөрөө ч гэсэн тэгж бодож байсан болохоор. Тэгээд би ямар ч тач энэ бичлэгээ хийж эхлэхээс өмнө нэг зүйл хэлэх гэсэн юм. Энэ бичлэг нь ерөнхийдөө хин нэг шүүмжлэх, ямар нэгэн байдлаар дайрах зорилготой биш. Харин үнэнийг ингэж ялгаж харж чаддаг болоосой гэдэгт туслах гэж байгаа бичлэг. Энэ зүйл буруу юм байна. Энэ нь зөв юм шүү вэ гэж бодоход илүү ингэж туслахуйц болох зорилгоор энэ бичлэг хийж байгаа. Тийм болохоор ямар нэгэн байдлаар ингэж шүүмжлэх эсвэл хүчээр уруу татах тиймэрхүү өнгө аястай бичлэг бол биш гэдгийг би энэ бичлэгээ бүр хийж эхлэхээс өмнө ярьж эхлэхээс өмнө хэлэх гэсэн. Тэг яагаад тийм төрөл үүсдэг вэ гэхээр сүүлийн жилүүдэд гадаадаас хамгийн их хувь нь Солонгосоос гаралтай зарим нэг бүлгүүд Монголд орж ирсэн байгаа. Тэгээд энэ бүхнийг хүн хараад энэ л яг ингээд юм христийн шашин юм байна гэдэг юм зүйлийг толгоондоо суулгачдаг. За яг миний энэ харсан зүйл, миний өнөөдөр сонссон зүйл христийн шашин юм байна гэдэг зүйл толгоонд суучдаг байхгүй юу? Тэгээ миний яриад байгаа тэр бүлэмүүд буюу калтууд өөрсдийгөө христийн шашных гэж нэрлэдэг. Нэгсэндээ Christian бид нар бол Christian хүмүүсээ гэж хэлдэг. Библийг ашигладаг. Байблыг ингэж бас л яг адилхан ашиглаж явдаг. Тэг хамгийн чухал зүйл нь Jesus Christ буюу Есүс Христийн нэрийг хэрэглэдэг. Гэхдээ энд нэг чухал зүйл байгаа байхгүй юу? Тэр зүйлд одоо ингэ энэ бүлгүүдийн калтуудын дунд нэг чухал зүйл нь юу вэ гэхээр нэр нь Христийнх байлаа гэд яг гол утга агуулга байгаа шүү дээ. Яг тийм жинхэнэ байдгүй. Энэ ялгааг бөөнөрө хэрвээ мэдхгүй ингээд тэр ялгааг мэдхгүй энэний тал дээр мэдлэг дутуу байгуул ямар ч хүн би ч гэсэн одоо энэ бичлэг үзэж байгаа хүн ч гэсэн амархан төөрөгдөлд үүсч болдог. Тэгээ би энэ бичлэгээрээ ямар нэгэн тэр калтууд буюу энэ бүлгэнлүүдийн нэрийг дуртахгүй харин яаж мэдэх вэ? Яаж энэ зүйлийг юм бүлгэмэл мөн байна гэдгийг мэдэх тийм шинж тэмдгүүдийг юу хэлэх болно. Эхний шинж тэмдэг нь бол айдас болон гин буруугаар амар удирдах хичээдэг. Хэрвээ тийм бол ер нь бол амар юм эхний red flag гэж амар ярьдаг шүү дээ. Ер нь бол тийм зүйл. Дараагийнх нь нэг хүнийг Jesus Christ-аас дээгүүр тавих. Жишээлбэл миний ингээд амар өмшөж сонссон зүйлээс харахад тэр калтынхан буюу бүлгэмлийнхаа лидерийг бүх юмнаас дээгүүр тавих. За дараагийнх нь асуулт асуухыг ер нь бол амар дургу байдаг, хориотой байдаг бол. Тэгээ хамгийн бас чухал зүйлүүд нь юу вэ гэвэл гэр бүл болон найзуудаас чинь холдуулахыг амар хичээдэг бол хэрвээ энэ шинж тэмдгүүдийн нэг юм уу 2 чултгай бүр аимшигтай байдлаар 3 чултгай байдаг бол тэр газар амар анхааралтай байх хэрэгтэй. Ер нь бол холдох хэрэгтэй, явах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр зүйл бол үнэн биш. Тэгээ жинхэнэ фейт яг ямар байдаг вэ гэвэл жинхэнэ фейт хизээч
айц дээр суурилдаггүй, хизээж чамайг дарамтаар байрч үлдэхгүй, хизээж ингээд асуултууд болон тийм юмас хийж айдаггүй. Харин ч амар баяртай байдаг. Та ингээд бодож байгаа ахalta яагаад яг энэ тухай бичлэг хийхээр болсон бэ гэдэг. Яагаад вэ гэвэл итгэл бол хүний фэйт, итгэл маш чухал зүйл. Маш хувийн зүйл. Тэгээд маш гүн зүйл гэдэг. Тиймээс мэдлэгтэй, ухамсартай байж иж буруу зүйлийг зөвөөс нь ялгаж чаддаг гэж би ер нь хувьдаа боддог байхгүй юу? Тийм болохоор би энэ бүх зүйлийг та нарт ярьж өглөө. Бөөнөрөө ингээд Монголд маш их калтууд байна. Тийм болохоор өөрсдийгөө болон ингээд энэ бичлэг та нарт цаашаа түгээснээрээ ингээд найзуудтай, гэр бүлийнхэндээ, ойр дотны бүх хүмүүсээ ингээд тодорхой хэмжээгээр сэрэмжлүүлж болно. Ийм зүйл байт юм байна. Ийм шинж тэмдэгтэй байт юм байна. Тийм болохоор ингэж боломжтой байх хэрэгтэй байна гэдгийг ер нь бол мэдчих хэрэгтэй гэж би бодож байна. Тэгээ энэ видеоны зорилго бол ерөнхийдөө айлгах биш, буруутгах биш, харин зүгээр ойлгуулах. Ойлгуулах, зүгийг буруугаас нь ялгаж сурах. Хэрэг биш та нар сонирхолтой хэрэгтэй байсан бол би subscribe хийгээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээ дараагийн бичлэгээр бүүнээр уулзцгаая.